За Chrome 224 Magister загвар. За Chrome-ны 224 загвар дээр Google-ийн нэмэлтний ер нь нэлээд муу тусгалтай байдаг. Энэ муу тусгалтай Google-ийн нэмэлтийн гэрлийг яаж сайжруулах вэ гэхээр ийм Google-ийн нэмэлтийн LED линзээр нь бол солиод өгчдөг байгаа. За өөрийнх нь Google-ийн нэмэлт нь болохоор гаднаас нь ийм их харагдаг. Тэгэд энэ LED линз нь болохоор 224 Chrome дээр тавьснараа хуучин гэрлийн тусгалын 4-5 дахин илүү сайн нэмж өгдөг байгаа. 210 Chrome ч нь болохоор хол ойрын гэрлэн ч гэсэн энэ бол нэлээд муу тусгалтай байдаг. Энэ Google-ийн нэмэлтийн LED линзийг тавьснараа үзэгдэх орчноо ч гэсэн сайн хангаад явснаа гэсэн. Энэ бол алсыг харж аюулгүй зочноо л гэсэн үг. За тэгэд энэ Google-ийн нэмэлтийн LED линз нь GPN брендийн 18 сарын баталгаатай ISO 9000-ны чанарын баталгаатай IP68 буюу ус шорооны хамгаалалттай ийм Google-ийн нэмэлтийн LED линз байгаа. За тэгэд Google-ийн нэмэлтийн LED линзээ нөхөө автомашиндаа суйрлуулсны дараах үйл явдлыг харцгаая да. За саяны Google-ийн нэмэлтийн LED линзээ суйрлуулаад дууссан байна. За суйрлуулсны дараах тусгал нь за нэг иймэрхүү нэлээд сайн тусгалтай болж өөрчлөгдсөн байна. За энэ Google-ийн нэмэлтийн LED линз нь болохоор энэ бол 3 өөр өнгөний сонголтойгоо. За одоо бол цагаан өнгөтэй асж байгаа. Унтраагаад асаангууд манангийн шаргалч нь. За ахаад унтраагаад асаангууд шаргал цагаан өнгөтэй болоод явчихж байгаа. Энэ болохоор айгүй давуу талтай байдаг. За зүгээр ингийн үед явж байхдаа цагаанаар асгаа авчин. За жоохон бороо ороод засвал зам маань жоохон орчлоо. Цагаан гэл жоохон санжих гадаг талтай байдаг. Тийм үед бол манангийн шар гэрлээ асаагаад явж тохиромжтой байдаг. За тэгээд Google-ийн нэмэлтийн LED линз гэдэг утгаараа задгаа цацаж тусахгүй. Цацаж тусахгүй гэхээр эсрэг талаас хийж байгаа автомашины нүдийг ерөөсөө гялбуулахгүй гэсэн үг. Харагдах байдал өнгө үзэмжнэр хөвчихсөн. Тэлийн гоё болоо явчихж байгаа. За тэгээд та Google-ийн нэмэлтэндээ ийм LED линзтэй болохыг хүсвэл Simbi автгал манай утасны дугаарлал холбоо дээр 77 40 47 47